Зя сануулаарай. За daily simulation. Daily backtest гэх юм уу те. Окей. Номер 2. Илия. Зя сүүлд юу болоод өнгөрлөө гэд харъя. За daily time frame. За daily time frame үнцүүлгэн авчиглалтай баятай үнцүүлгэн дэш үүсэлттэй гарч ирсэн байна. Uptrend buying zone-тэй гэж үзээд байгаа. Tracing төлөвлөгөө удахгүй ирж магадгүй яагаад гэвэл daily-ийн resist-тэй тулаад ороод ирж байгаа. За daily-ийн tracing төлөвлөгөө ирэх үгүй юу гэдгийг бас мэдчихэж болно. 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн яг одоогийн байдлаар бол up and trend buying zone-тай байна. За 4 цаг бол up and trend buying zone tracing төлөвлөгөө Fibonacci-гийн биш ээ. 4 цаг up and trend buying zone биш үү? Up and trend buying zone-тай tracing төлөвлөгөөнгүй байгаа юм биш үү? Tracing төлөвлөгөө бол ирж арай амжаагүй харагдаж байна. Daily дээр бол хөдөлгөөн tracing төлөвлөгөөний хийцэн impulse бол явах бишээ зөлгөө daily дээр tracing төлөвлөгөө бас алгаа 4 цаг дээр бас алгаа. За окей. За тэгвэл одоо ер нь юу их боломжтой юм бэ? Daily-гийн үндсэн энэ resistance цогцолд орж ирж болно. За хөдөлгөөн бол daily-гийн үндсэн resistance дээрээс цогцолд ороод хөдөлгөөн доошоо бол уналт үргэлжлүүлж болох юм. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн одоогийн байдлаар бол trend buying zone-тай байгаа. Daily-гийн resistance дээрээс цогцолоод хөдөлгөөн маань tracing төлөвлөгөө авчирч болно. Тэр уналтан дээр бол бид нар орж болно гэдэг ийм л байр суурь юм байна. Окей. За 30 минутыг харъя. Тэгээ 30 минут маань ямар хүн нөхцөл байдал үүсэх нь үү? За тэгээ ер нь бол юугаа харчээ? Session харчээ. Session бүрийн доор ингээд тавьчихтаа. За 30 минут маань after buy-тэй байгаад байгаа. Resist-ээр бол үрээгүй байгаад байна. За resist-ээр хүрсэн. Resist эвдээ гараа авчиж байна. За окей, асуудал алга. За tracing төлөвлөгөө авчирсан орой болцсон байна. За одоо маргааш нь бол daily хөдөлгөөн бол daily-гийн tracing тавьчраагүй байгаа. 4 цагийн хөдөлгөөн бол after buy-тай tracing бас яг бол хийж авчирсан юм бол байхгүй. За яг энд нэг ийм tracing төлөвлөгөө авчирчиж тэгээд 4 цагийн tracing төлөвлөгөө бол амжилттай болцсон. Impulse яваад дахиад tracing тавьчих гэж оролдож байгаа ийм л хөдөлгөөн юм байна. Окей. За энд бол нэг амар арилжаад их юм харагдахгүй л байна. Ер нь бол Yorol-ыг өвдөд доош унж болно гэдэг таамаг бол байгаа. Daily дээр бол буцаад орой руу breaking хийж болно гэдэг таамаг байж болно. Окей. За тэгээд өөр таамаг гэдэг юм байхгүй болчихж байгаа. Хөдөлгөөн бол одоо 23 level-тэй нэг bounce-тай impulse хөдөлгөөн явж байгаа. Ийм хөдөлгөөн учраас 30 минутын дээр олигтойгоо шиг tracing төлөвлөгөө өгөх юм бол бас buy-чж болох юм хөдөлгөөн харагдаж байна. Окей. За энэ дээр сэдвүүлээ энэ магадгүй энэ минутаас цаг дээр нь үлдэх хэрэгтэй хэл та. Окей. За 30 минутын дээр бол яг одоо Yorol-ын candle бол бүрдээ гараад ирсэн л харагдаад байх юм. Доошоо 135 гэдэг дүн гарч ирж байна. 135. Дээшээгийн хувьд бол 30 минут тавтай buy-тай tracing Fibonacci-гийн 61.8-тай impulse явах боломжтой хөдөлгөөн гэж бодхолоор дээшээ бол хөдөлгөөн за 465 ч юм уу те. За тэгээд юу бол арай жоохон буруу гарч ирээд байна. Sell бол ингэж тавигдаад за тэгээд хөдөлгөөн ямар хуваалттай байхыг харцгаая. За үнцэн хөдөлгөөн маань дээш өсөлт зарлсан, уналт зарлсан, өсөлт зарлсан. Эндээс бол stop loss зогсон. За энийг бол би эрсдэлтэй гэдгийг мэдчихэл байсан л та. Гэтэ яг зүгээр хаяа бас ингэж эрсдэл гаргаж гүйтэх зүгээр л те. За оройтой breaking хийгээд өмнө өрөөлө breaking хийгээд доош унжих магадaltaй. За хөдөлгөөн бол up and trend buying zone-тай tracing төлөвлөгөө авчирхад болох юм бол бас шинэ tracing төлөвлөгөө авчрах бүрэн боломжтой учраас би боо ингэ зөвчье. Окей. За 30 минутын дээр хөдөлгөөн бол 30 минутын яг одоогийн байдлаар trend buying zone-тай байгаа хөдөлгөөн downtrend selling zone-тай болоод tracing төлөвлөгөө өгмөр байна. Tracing төлөвлөгөө өглөө. Тэгээ sell гэсэн бодол байна. Окей. За энд бол tracing ялч өгчөж байгаа, sell ялч ороод ирж байгаа. Зөвлөгөө Fibonacci-гийн 23.6 хүрэхгүй level дээр байна. Ер нь бол sell-д тухгүй харагдаж байна. Окей. За эндээс харин 23.6 хүрэхгүй гэдэг Yorol энд эвдэрчээд энд л нэг юм сони юм ийцсэн бахай. Энд орой байна юм биш үү дээ гэсэн чи байна штэ. Энэс хамаагүй өндөр юм байна. Tracing төлөвлөгөө авчирсан Fibonacci-гийн 50-тай impulse явах боломжтой. За энд нэг юм rejected candle ороод ирж байгаа. За зөвлөгөө бол дээш нэг 58 доошоо нэг 200-тай. За нэг 60 200-тай гэж явчих уу. Sell. За энэ юу вэ? Candle-ийн rejection уг нь хүрээгүй дээ сая.
За ууж орё. Саяныхаараа сейл дээд stop loss баг зэрэг дээшлүүлье. За миний stop loss бол арай л tight-ны яваадах шиг байна. Гэтэ одоо яг ингэсэн байхад тэгээ week-ийн ерөөсө хүрэхгүй байгаа мөртлөө цохиод байна гэдэг бол нэг бол за нэг болчих яг тэ. Өөр нь бол тэгээ simulation-ы өөрийнх нь л алдаа байгаа хэл та. За ингээд тавьсан ч барыг цохиж магадгүй л. Энэ бол ерөөсөө ямар ч утгагүй байна. No fucking way. За ингэж тавьж байгаад. Бод явуулаад what the fuck is going on вэ? За боли. Эсвэл ингэж яг нөгөө рискээ тааруулж орчоод эсвэл ингэж тавьчихж хагаад тэгээд доош нь гүйлгэе. Окей. Яач ч утсан хүрхээргүй левел дээр. Тэгээд TP MP хүрчгээр бас тэг авахгүй маа. Замбраагүй замбарцсан юм болох юм аа. Окей. За тэр доор байж байгаараа тэр доор дахиад нэг орох боломж гарч байгаа харагдаж байна. Яг энэ бол TP хүрсэн шүү дээ угаасаа. Тэгэнгүүт тухайн үед бол арилжаа хаагдчихна. Тэгэнгүүт эндээс дахиад Trace MT-ийн Fibonacci-гийн 50 дээр өгөөд доошоо бол асах 45 лугаа гэдэг байдлаар 95 210 гэдэг байдлаар явж байна. Юу рестарт авчих. За 215 ч юм уу те. Иймэрхүү байдалтайгаар сейл явчихж байгаа. За энэ одоо ямар ядаргаатай юм бэ? Өд амьдрал дээр бол ингэж эсэл зөхөн мөхөн гэж байхгүй. Ингэж эсэл зөхөх юм бол брокер өөр асуудал орно л доо. За ингээд доошоо явчихж байгаа. Тэгээд өдөлгөөн бол мэдээж ойлгомжтой. Daily-ийн break-интэй. 4 цаг бол өөрөө мэдээж даун сейлтэй. Daily бол Daily-ийн break-интэй. Ийм онолтой өдөлгөөн орж ирсэн. Одоо ер нь юу болох вэ гэх юм бол Daily-ийн after end buying zone-ы Trace MT өдөлгөөн өрөөд ирж байгаа. Impulse явахад биелэн 4 цаг бол after end buying zone-той. За reverse хийцэн Trace MT өдөлгөөн авчирхад биелэн болчихж байгаа. За 4 цагийн Trace MT өдөлгөөн эртэл бол одоогоор нэг сейл хийсэн сонирхол бол байхгүй нөө. За энд баг Trace MT өдөлгөөн өрөөд ирж байгаа 23.6 левелтэй нэш bounce-тай Impulse өдөлгөөн явах гэдэг юм шиг харагдчихлаа. 30 минутын дээр бол нэг resist хоёр шалах байдалтай. Ёроолоо эвдээд Trace MT өдөлгөөн өгч чадах уу? Ёроол эвдсэн, Trace MT өгсөн, орой үссэн. За 4 цагийн спорттой 150, за 145 л байх хэвээр одоо ер нь бол. Тэгээд доошоогийн хувьд гэх юм бол Fibonacci-гийн 38.2-тай Impulse явах боломжтой өдөлгөөн гэдэг утгаараа доошоо 300 за 350 юм да макстал. Тэгээд 4 цаг дээр хөдөлгөөн down trend selling zone-той Impulse явах боломжтой байгаа. Daily-гийн break-ин хэвээрээ байгаа. Daily-гийн ямар нэгэн спорт бол тулсан юм алга. Daily-гийн спортод тулахаар хөдөлгөөн бол доош унах бах. Окей. За нэг юм сейл. За энэ бас арай ямар хэцүү ядаргаатай төвөгтэй юм бэ? Бод амьдрал дээр имгүүлж бүр тийрэн л дээ. Ингэж тэнэгтэй тэгвэл ийм хол байгаа эсэл тэр ч одоо яахаараа очиж зөгчөд тийм бэ. Сприт нь тэгж амар тэлнэ гэж. Тэг өдөр болгон тэгж тэлнэ гэж байх уу? Оролт болгонд. За энд бол мэдээж stop loss зөөх боломжтой болчихж байгаа. Гэхдээ цааш нь хөрслүүлээд явчихъя. За эндээс шинэ оролт үүсч магадгүй. Гэхдээ А зоогаад байгаа юм чинь. А зоогаад байгаа учраас ямар нэгэн зүйл бол өөрчлөгдөөгүй. За энд юугаар өөрчилж тавих хэрэгтэй. Энд гэхдээ заавал ингэж орохгүйгээр бас stop loss зөөчдөг болцсон юм шиг байна. Энэ орой тэгээд бас хүрээгүй байхад зогсч магадгүй гэж жоохон дийш нь тавьчих. За тэгээд TP-г авчиж байгаа юм байна. Мэдээж энд Лондон байсан бол орж болно. Гэхдээ тэр бол Лондон биш баха. Энэ бол Аз баг. Тэгээ энэ Аз байхгүй. Тэгээд энэ хавцаа Лондон болж орж ирж байгаа. Тэгэхээр ийм юм дээр бол би орохгүй. Тэгж худлаа орохгүй. Окей. За. Нэг иймэрхүү арилжаанууд. Тэгээд дахиж арилжаа нэг үү яах вэ? За яршиг үү да. Ер нь ингээ богинохон дуусах чи да гэсэн чи юу 9 минут юм уу? Окей. За хамаагүй дээ тэгт. Богинохон дуусах чи дараагийн арилжаагаар дараагийнхаа симуляшнээр уулзъя. Өнөөдөр жоохон зам муутай байгаа учраас мэдээж симуляшн номер 2 гэж хадгалсан дээр байгаа. Энийг тусна хадгалсан дээр байгаа. Номер 2 гэж хадгалъя. Окей. Тэгээ өнөөдөртөө иштгэн дуусгая. Тэгээ өнөөдрийн арилжаануудын хувьд статистикийн хувьд гээд дүгнэх юм бол өнөөдөр болон өмнөх хийсэн арилжааны статистик нийлээд 15 арилжаа, 8 авшигтай, 7 алдагдaltaй.
графикийн хувьд бол өсөлт хангалттай байгаа. Өсөлт бол нэлээд том өсөлттэй. За тэгээ close trades гэдэг нь тарагдж байна. History, market pending. Окей, энэ ч яг хав. За тэгээ 1730% өсөлттэй $17,300 ашигтай явж байгаа юм байна. Окей. За ингээд дараагийн бэк тест хүртэл баяртай. Бүгд амжилт хүсье. Жаргал бэксэло баярлалаа баяртай.